Аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Дархан сумын засаг даргын тамгын газраас анх шатны нэгж дээр үүрэг хүлээн ажилтг хамтарсан багийн гишүүдийг болон сургууль цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлтэй нөхцөл байгаа иргэн гэр бүл хүүхэд рүү чиглэсэн үйлчлэгээний чанар хүртээмжийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор сайжруулж чадваржуулах 2 өдрийн дадлаг сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд эхний өдөр багийн гишүүд онлын мэдлэгээ дэвшлүүлсэн бол өнөөдөр өгөгдсөн цагийн байдал кейс дээр ажиллаж практик дадлаг сургуулийг хийлээ. Дадлаг сургуульд аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, боловсролын газар, цагдаагийн газар, Дархан сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл төрийн бүс байгууллагын төлөөллүүд дэмжлэг үзүүлж ажиллалаа. За 2017 онд гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, за 2024 онд бол хүүхэд хамгааллын тухай хуулиуд эрх зүйн бичиг баримтууд шинжлэгдээд үүнийг дагалдан гарсан олон журмууд батлагдсан. Тэгэхээр нэг талаас энэ хуулиудын хэрэгжилтийг хангахад эдгээрийн хэрэглээнд оруулах албан хаагчтай чадахжуулах шаардлага ургаж гарч байгаа нэг талаас. Нөгөө талаас болохоор хамтарсан багийн гишүүд маань нэлээдгүй шинжлэгдсэн. Тэгэхээр ийм учраас энэ шийдвэр гаргалтууд дандаа хамтын шийдвэр гаргалт байдаг учраас багийн зохион байгуулалтанд орох, хамт нягт уялдаатай ажиллах, за байгууллага хоорондын уялдааг хангах зайлшгүй шаардлага байдаг. Тэгэхээр бид нар нийгмийн захиалга бүхий ийм эрэлт хэрэгцээнүүд байгаа учраас энэ чадахжуулах сургалтуудыг зохион байгуулсан. Тэгээ одоо яг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд гэмтэргийн зөвлөлийн даргын өрөөнд бол холбогдох зөвлөлийн гишүүн томоохон байгууллагуудын аймгийн прокурор, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, аймгийн цагдаагийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, боловсролын газар, за эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг гэсэн эдгээр байгууллагуудын удирдлагууд яг суугаад тэгээд энэ 250 хүний асуултанд хариулж зөвлөн туслах арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил үргэлжилж байна. Эндээс бас тодорхой зөвлөмжүүд гарна. За энд оролцсон багуудаас 1, 2, 3 дугаар байр шалгаруулад бас яг хамтарсан багийн тодорхой зайлшгүй хэрэгцээтэй байгаа AI нүдний шил, аюулгүй байдлаа хангадаг ийм нүдний шил, гарч шийдэн бусад хэрэглэгдэхүүнээр дэмжиж байгаа мөн нийт хамтарсан багада бичгийн цаасны дэмжлэг үзүүлэх гэх мэтлэнгээр ингээд ажиллаж байна. За мөн дэмжлэг үзүүлж ажилласан аймгийн сэтгэл зүйчдийн холбоонд бас талархал илэрхийлье. 23 оны хуулиар бол сургууль дээр хүүхэд хамгааллын баг ажилт болсон. Сургуулийн захирлаар ахлуулсан. Энд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, сургуулийн эмч гэдэг ийм том баг ажилт болсон. Ингэснээр бол хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой бодлого үйл ажиллагаа зохион байгуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ийм боломж өртсөн. Дээр нь нэмээд энэ 23 оноос хойш сургууль цэцэрлэгийн төсөвдөр хүүхэд хамгааллын зардал гэдгийг шийдэж өгдөг болсон. Нийт төсвийн 0.2%-ийг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зарцуулдаг. Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт мэдээлэл зохион байгуулалт, хүүхэд хамгааллын чиглэлээр тоног төхөөрөмж орчин бүрдүүлэх гэдэг. Энэ зүйлсүүд нэмэгдсээр бол ер нь хүүхэд хамгааллын бодлого үйл ажиллагаа сургууль цэцэрлэгийн төвшөнд бол нэлээд дөрвөн хүрээнд хэрэгжиж байгаа. Тэгээ дээр нь нэмээд өнөөдөр энэ хамтарсан багууд, хүүхэд хамгааллын багуудын сургалт ингээд ороод илүү чадваржуулаад ирэхээр цаашдаа Дархан аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын энэ бодлого үйл ажиллагаа хэрэгжих талын ийм курсуур орчин бүрдэж байна гэж харж байна. За хамтарсан багийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас архины хамааралтай болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрхийн зөрчил үйлдсэн айл өрх аж ахуй нэгжүүдэд ингээд хамтарсан багийн хамтар эрх зүйн тусалцаа үзүүлж хамтарч ажилладаг. За манай цагдаагийн байгууллагаас нөхцөл байдлын үнэлгээ хийх, за дээрээс нь архины хамааралтай иргэдийг дахин гэмтрэг зөрчил үйлдгээс орчин сэргийлэх чиглэлээр архины албатын эмчилгээнд хамруулах зэрэг үйлчилгээнүүд дээр хамтарсан багаараа ингээд ажиллаж байгаа. За цагдаагийн байгууллагаас хамтарсан баг бүрт баг хариуцсан эсгийн байд цагш нарыг оролцуулаад за хамтарсан багийн гишүүдтэй дэмжлэг тусалцаа үзүүлээд хамтарч ажилладаг. Аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл буюу хамтарсан баг гишүүнээр ажиллаж байгаа тухайн байгууллагын удирдлагуудтай яг бол захимаар уулзж байна. За энэ ямар учиртай тухайн хамтарсан багт яг тулгамдаад байгаа асуудал өдрөлзөн зүгээс юу болохгүй байгаа гэдэг асуудлыг газар доон шийдвэрлэх үүрэгтэй. Энэ улс чухал улсуудыг зохион байгуулж байна. За мөн бас бидний энэ сургалтыг дэмжиж хамтран олж байгаа төрийн сургуулийн төлөөллүүд байгаа. За Улаанбаатар манай үндэсний сургууч Дулам Сүрэн багш маань ирсэн байна. За мөн бас манай Дархан аймгийн сэтгэл зүйчдийн холбоо маань энэ хамтран ажиллаж байна. Аймгийн нийт хүүхдийн дунд авсан судалгаагаа бас нийт хамтарсан багийн гишүүдэд танилцуулах юм ажлыг зохион байгуулж байна. Гүйдийн бас олон улсын байгууллагын хүмүүс маань олон улсын байгууллага маань хамтран оролцож дэмжигчээр оролцож байна.
Даргуул аймгийн хэмжээнд нийт 26 хамтарсан багийн 198 гишүүн ажилладаг. Эдгээр гишүүдэд арга зүйн зөвлөгөө авах, мэдлэг ур чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага нэлээдгүй байдаг. Энэхүү сургалтыг явуулснаар оролцогчдын чадварыг бэхжүүлэх, хоорондын уялдаа холбоо, үр нөлөөг дэвшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм а.